Зөвхөн гишүүний хувьд харж байхад бол энэ 2025 оны төсвийн ажлын хэсгийн хувьд орж ажилласан. Хамгийн чухал нь бол ажлын хэсэг бүрэн сайн ажиллаж чадсангүй. Энд бол би харамсаж байгаа. Тодорхой хэлбэл ажлын хэсгийг төсвийн байнгын орон дарга ахаж ажилласан. Төсвийн байнгын орон дарга ахаж ажиллахдаа энэ ажлын хэсгийг маш хариуцлагагүй хуралдуулсан. Маш хариуцлагагүй хуралдуулж гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг гормын саналуудыг санал хураалгаагүйгээс болж өнөөдрийн чуулган дээр гараад байгаа асуудлуудад том суурь байгаа. Хэрвээ ажлын хэсэг бүрэн сайн ажиллаж чадсан бол ажлын хэсгийг ахлагч ажлын хэсгийг хуулийн дагуу болоод хилцүүлгийн нээлтийн хүрээнд хийж чадсан бол өнөөдрийн маргаануудын нэлээд гэсэн тэнд шийдэж болох байсан. Ийм учраас энэ төсвийг буцааж татах гэдэг юм уу одоо саний яриад байгаа асуудал бол нэгэнт хуулийнхаа заагаар болцоог болчихж байгаа. Одоо бол ганц хэцүү явна гэхээр Монгол Улсын ерөнхий гишээс хориг тавьж болно. За эсвэл одоо төсвүүдээр тодтол хийж болно. Энэ онд багтааж тодтол хийх болцоо байхгүй шүү дээ. Яг л төсвчийн өөрөө эх оны төсөв батлагдаагүй байна. Одоо чи эцэлж батлаагүй. Хоёрт нь 1 сарын 1-ээс эхлээд орлого бүрдэнэ. 1 сарын 1-ээс эхлээд зарлага үүснэ. Энд ч өөрөө бүрдчихэж төсөв бий болно. Тэгээс төсөв одоо хүмүүсийн улс төрийн байдлаар өнгөн байдлаар хараад хүмүүсийг тайвшруулах гэдэг шиг ярьж болохгүй. Төсвийн байнгын орон дээр тийм тогтоол гарсан сураг дуулал. Энэ бол хууль бус тогтоол болж таарна.